Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цекрум эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн хосыг И Гэнгүүн болон Ким Нагён гэдэг. Тэдний харилцаа амьдрал нь бараг л олон ангит кино гинэ. Эхнэр Нагён салах хүсэлтэд нэвтрүүлэгт бүртгүүлжээ. Эхлээд эхнэрийн талын бичлэг гарна. Тэднийх ам бүлд олуулан амьдардаг. Нагён анхны хүүхдээ 20 настайдаа төрүүлсэн. Охин нь одоо ахлах сургуулийн 3 дугаар анги. Хоёр дахь хүүхэд нь хүү бөгөөд ахлах сургуулийн 1-р анги. Дараагийн хоёр хүн дунд сургуулийнх хамгийн бага хүн 6 настай байна. Гаднаас нь харахад яагаад энэ нэвтрүүлэгт орсон юм бол гэж гайхахаар хэмжээний сайхан осуудч маш их асуудалтай. Нагён өглөөнөөс эхлээд гэрээ ажиллаа хийж, хувцас угаадагч, эргээд харахад хүүхдүүд нь хаа сайгүй идэх юм өрүүлж, хумсаа авч, хувцас хаа сайгүй шидэж, туслахаас илүү садаа болдогч хамаагүй үгэлж чаддгүй. Уурлаад ямар нэгэн юм хүүхдүүдтэй хэлчих юм бол шарах авчихгүй гэж айдаг. Тэдний хоёр дахь гэрлэлт юм байна. Анх Нагён өсчөнд хүсээд хариулахаар очоод тэндээс нь дажгүй залууд анхны арцаар дурлаж болцохыг хүсжээ. Нөхрийн хувьд эхнэрээ анх хараад хөөхөн эгдүүтэй жижигхэн байсан болохоор болцсон. 2007 онд гэтэл уулзаад 3 сар орчмын үед Нагён хүүхэдтэй гэдгийг хэлсэн. Тэрээр 20 настай байхдаа нэг хүнтэй 3 сар үерхэж жирэмсэн болоод маш хурдан хурмаа исэн ч жирэмсэн байх хугацаанд нөхөр нь байн гараар нь тавьж гар үрдэг. Төрөө дэмлэгт 3 оноод гэртээ ирэхэд хэрэгэлсэн биелгэвч эмэгтэй хүний буудаг шунх байсан. Ингээд төрөө 4 хоногийн дараа гэрлэлтэд цуцлуулжээ. Тухайн үед Гэнгүүн бакалавраар сурдаг байсан бөгөөд Нагёныг хүүхдэд харуулахыг хүссэн. Охиныг харах үед үгээр илэрхийлэхээ аргагүй сэтгэл нь хөдөлж үргэлжлүүлэн уулзсан ч Нагёны өмнөх нөхөр залгаж яагаад гэр бүл өмүүлээд байгаа юм бэ гэж тайрсан. Нагёны хэлснээр Гэнгүүнтэй үгэрхэж байхдаа гоё хөөрхөн байгаа зураг тавьдаг байсан болохоор харцсан баха. Дараа нь залгаад хүүхдээ санаад байна буцаад нийлээ. Би чамд хайртай гэсэн ч зөвшөөрөөгүй болохоор Нагёны ээж рүү залгаж хүүхдүүдийг төрсөн аав ээж хоёр нь өсгөх ёстой үстэй гэсэн. Гэнгүүн иймэрхүү нөхцөл байдалд өсөж байсан болохоор хэцүү санагдаж болохоор шийдсэн. Ийм байдалтай удаан байхыг хүсээгүй тэрээр хурдан амьдралаа өөрчлөхийг хүсэж өөр эмэгтэйтэй 3 сар үерхэд гэрэлсэн. Айл гэрт ч юм байна л да. Ингээд Нагён хуучин нөхөртөөгөө хамт амьдардаг. Өөрийнхөө гэрт. Гэтэл өмнө нь явалцдаг байсан эмэгтэйгээсээ салаагүйг нь олж мэдээд гэрээсээ хөөж явуулсан ч удалгүй цагдаагийн газраас дуудлага ирж өмнөх нөхрийг нь нас барсан тухай хэлжээ. Харин нөгөө талд Гэнгүүн эхнэрээс улам бүр холдож хэцүү байсан ч гэрлэлтэд авч үлдэхийн тулд тэссээр байгаад 3 үедээ болоод салах шийдвэр гаргасан. Энэ хооронд Нагён ч бас өөр найз залуутай болох гэж оролцсон ч сайн болоогүй. Ингээд 2017 онд Нагён Гэнгүүний аяг руу ороод үзтэл гэр бүл олон хүүхдийн зураг байгаагүй бөгөөд Гэнгүүнийг салсан гэдгийг мэдээд буцаад уулзъя гэсэн санал тавьж 2 жилийн турш хөөцөлдсөн. Тэгэхээр 19 настай том охин Нагёны хүүхэд дараагийн 17, 14, 13 та хүүнэр бүгдээрээ Гэнгүүний хүүхдүүд. Хамгийн сүүлийн 6 настай баг хүү бол тэдний дундаас төрсөн хүүхэд юм байна. Тэд гэрлээд 7 жил болсон. Хоорондоо маш сайн ойлголцдогч хүүхдүүдийн талаар ярих үед хутганы ир байрч байгаа юм шиг хурц өгнөд шийдэлцэж ярилцаж чаддаггүй. Бичлэг гарч Гэнгүүн 2 үгээ дэлгүүр яваад үхрийн мах аваадар гэхэд Нагён идмээр байгаа снэк аваарай гэд явуулдаг. Хүүгүүд ирээд авсан юм өгөхөд дотор нь огт цахиагүй хоолны албаг байхаас гадна хүүгүүд зөвхөн өөрсдийнхөө идэх снэкийг л авсан. Нагён хүүгүүдээс яагаад 3-ыг авсан юм бэ? Их чинь яах юм гэхэд тэд ганц ч үг дууралгүй өрөө рүүгээ явдаг. Иймэрхүү байдалтай Нагёныг байн гүйл томсорлож гуруулхнаа амьдарч байгаа юм шиг байдаг гинэ. Нэг удаа Нагён гэрлүүгээ тункаас захиалаад хүүгүүд рүү залгаж хоол очсон байгаа эгчтэйгээ хамт идэрээ гэд ажиллаа дуусгаад гэртээ очиход хаалганы гадаа ганцхан тункаас үлдээчихсэн байжээ. Өөрсдийнхөө идэх хоолыг л оруулсан гэсэн үг. Нагён өвөдөндөө байгаа хоолыг авч ороод охиндоо чи хоолоо идээгүй мүү гэж асуухад ирснийг нь ч мэдээгүй гэж хэлээд хөрсөө хоолоо иджээ. Энийг хараад Нагён үнэхээр их байлсан. Бичлэг гарч аавыгаа ажиллаа явсны дараа хүүгүүдийн нэг нь хөргөгч ухахыг харсан Нагён өлсөж гинүү гэж бүгднгээс нь асуугаад пицца захиалж өгөхөд том хүү пиццагаа өрөөндөө оруулж иддэг бол дунд хоёр хүү ширээн дээрээ суугаад идэнэ. Хинэн ч ихчтэй хоол ирсэн гэж хэлээгүй. Том охин хэлэлтэд тэд байнга ингэдэг. Ганц ч удаа хоолоо идэрэй гэж дуудаж байгаагүй. Хамт идэх гэвэл идэх ч гэсэн дургүй ахт нь хамт идэж чадахгүй гэдэг. Харин том хүү ихчтэй хамт хоол идэх гэж бодож байгаагүй гэдэг бол дараагийн хоёр хүү ихч байгаа гэдгийг мартчихдгаа гэдэг. Өдрөө болгон мартна гэж байхгүйлах. Тэгээд том охины гал тогоо юм уу зочны өрөөнд байхад хинч гарч ирдэггүй. Өрөө рүүгээ орсныхон дараа бүгд гарцгаад юм байна. Хоолны ширээгээ бэлтгэхдээ хэдэн аяга, хэдэн албаг сэрээ бэлтгэх вэ гэж байн асуудаг. Энэ 3 хүү хамгийн бага дүүдээ хүртэл тэгж ханддаг гинэ. 7 жилийн турш хамт амьдарсан мөртлөө ийм байдалтай байгаа. Анх Нагён 3 үг зэрэгцүүл суулгаад би та нарт юу тэгтлээ буруу хийсэн болоод миний охинд ингэж хандаад байгаа юм бэ гэж ярилцсан ч дараа нь ийм үйлдэлүүд байн давтагдахыг хараад дасаж аргагүй л хүүгүүдийн хувьд охин бит хоёр гадны хүн юм байна гэж боддог болсон.
Бичлэг гарч гингүүн ажлаа тараад ирэхэд Нагён хүүхдүүдэд пицца захиалж өгсөн чинь эгчтэй үлдээхгүй өөртөө идээд тэр хаваач цэвэрлээгүй байна гэхэд гингүүн нэгс зүртээ уурлаад хөвгүүдийнхээ өрөө рүү орж зөөлхөн дугаар яагаад эгчдүү хоёртоо үлдээхгүй идсэн юм бэ? Идсэн бол тэр хаваа цэвэрлэх хэрэгтэй штэ гэдэг. Гэтэл хөвгүүд идэж дуусгаагүй пиццагаа хайрцагтай нь өрөөндөө аваад орсон байсан. Гингүүн хөвгүүдтэй огт уралдаггүй бөгөөд зөвхөн Нагёнд л уралдаг. Энийг тийм ч том асуудал гэж боддгоо. Мөн хөвгүүд өрөөгөө ч цэвэрлдэггүй. Хоол оруулж идээд үлдэгдлээ тэр чигт нь хий тонуулж Нагён л цэвэрлэхгүй бол тэр чигтээ байдаг. Эхнэрийн бодож байгаа нөхрийн эхний асуудал бол хүүхдүүдийг хүмүүжүүлэхээс зайлсхийдэг. Харин гингүүний хувьд хүүхдүүдтэй юм хэлж чаддаггүй шалтгаан нь ийм байдалтай өсөж байгаадоо гимшдэг гин. Хөтлөгч ийм нөхцөл байдалд Нагён хөвгүүдэд үг хэлж загнах юм бол байдал бүрэлд ордно. Тийм болохоор гингүүн төрсөн аавны чинь тэдэнд хэлж ойлгуулах ёстой. Тэгэхгүй бол гэртээ ингэж амьдарч байгаа хүүхдүүд нийгмийн амьдрал руу гараад амьдарч чадах болов уу гэж асуудаг. Анх Нагён охиноо аваад гингүүн том үгээ аваад дөрүүлээ амьдрахаар тохирч тухайн үед ямар ч асуудалгүй байсан ч том хүн насанд хүрснээс хойш асуудал гарч эхэлсэн. Гингүүний хэлснээр том хүн ээжээсээ өөр эмэгтэй хүнтэй байж үзээгүй болохоор тасаж чадахгүйсэн. Аавыгаа ажлаа тараад ирэхээр эрүүл ухаангүй болж би сургуульд явахгүй ээжигээ санаад байна гэдэг. Ингэж болохгүй гэж тайвшруулах гэхээр Нагёны нүүрлүү нүлэмдэг байсан. Бараг энэ тэндээс нь цус гарахгүй өдөр байдгүй бөгөөд дүүнраа санаад байна гэд уйлж орилж самардаг. Ингээд Нагён яамаар байна гэж асуухад хоёр дахь дүүг маань авчираад тэх юм бол танд сайн андэ гэжээ. Энэ тал дээр гингүү эсэргүүцсэн бөгөөд өмнөх эхнэрээсээ салахдаа том үгээ өөрөө хоёр баг үгээ эхнэр нь өсгөхөөр тохиролцож салсан ч Нагён хоёр дахь үгээ аваад ирдэх юм бол том хүн надад ээжихээ андна гэж ятгаад дүүг нь авчирсан ч өөрчлөгдөөгүй. Нагён яавал энэ хүүхдийн сэтгэл зөөлрөх юм бол гэж бодож хаад усан дуртайг нь мэдээж шумбах хичээл заахаар болсон. 2 сар шумбах хичээл заах үед гүү ээж бол шилдэг нь таавал захиусанд ингэрэхэд баярлахыг нь харсан Нагёны сэтгэл санаач сайхан байв. Гэтэл хамгийн сүүлийн шалгалт болохын өмнөх өдөр хүн Нагён дээр ирээд ээжээ уучлаарай. Та маргааш битгий ирээрээ. Сүүлийн шалгалтын дээрээ төрсөн ээжигээ байлгамаар байна гэсэн. Иннээс болоод Нагён маш их гомцоо. Заримдаа өглөө үүрээр унтчихад нь орж ирээд намайг төрсөн ээж рүү маань явуулаад өг гэдэг байсан. Нагён яахаа мэдгүй нөхрийнхөө өмнөх эхнэр хүүхдүүдийн ээжтэй уулзаад зөвлөгөө авах гэж байсан ч бүр дотн болсон гинэ. Нагёны хувьд хүмүүстэй нийтж амархан дотн болдог хүн юм байна. Тэрээр нөхрийнхөө өмнөх эхнэртэй хаяа уулзаж хамт арх ууж заримдаа тэдний дэрж хондог болсон. Хөтлөгчийн хэлснээр энэ бол байж болохгүй зүйл. Ингийн бол хөвгүүд Нагён сэтгэлээ нээж чадахгүй. Яагаад гэвэл гэрт аав болон хоёр ээж хамт байгаа болохоор яахаа мэдгүй буйдлна. Дахиад нэг асуудал нь нөхөр чинь өмнөх эхнэртэйгээ асуудалтай болоод салсан байхад тэр эмэгтэйг авчирна гэдэг хамгийн буруу шийдвэр. Гингүүн битгий гэрт авчираад гэж уг нь хэлсэн юм байна. Хүүхдүүдийн ээж Нагёнтай хамт арх ууж хагаад хүүхдүүдээ санаад байна гэд уйлахаар нь манай гэр рүү явцгаая гэд хөвгүүдийн өрөөний хаалгыг нээж гинтийн бэлэг гэхэд хөвгүүд маш их гайхжээ. Төрсөн ээж нь хойд ээжийнх нь гэрт ирснийг хараад нүд нь орой дээрээ гарт ээжээгээд уйлцгаасан. Энийг харсан Нагёны сэтгэл үнэхээр хөдөлсөн гинэ. Хөтлөгч хүүхдүүд нүдэн нийтэл төрсөн ээж нь ирсэн байвал аав шинэ ээжийг хөөж явуулаад төрсөн ээжтэй хамт амьдрах гэж байгаа юм байна. Эсвэл манай ээж энэ хичээс болоод гэртээ ирж чадахгүй байгаа юм байна гэж бодох боломжтой. Ингэж бодсон хүүхдүүдийн хувьд та дайсан нь болно гэсэн үг ээ. Тийм болохоор үгийг чинь сонсдоггүй гэдэг. Ийм зүйл болсны дараа хосуудад дахин нэг хэцүү зүйл тохиолдсон нь гингүүний өмнөх эхнэр аймаа орлжээ. Тэрээр маш хүнд сэтгэл готролтой байсан бөгөөд арх угаад аймаа орлоо. Гингүүнийг унтжээтэл гинэд өмнөх хадам ээжээс нь дуудлага ирж эхнэрийг нь нас барсан гэдгийг хэлж хүүхдүүдээ өөр дээрээ авах хэрэгтэй байна гэд үлдсэн нэг хүүхдээ гэртээ авчиржээ. Анхнаасаа нэг хүүхдээ өсгөд амьдрна гэж тохирсон ч гинэд хүүхдүүдийн тоо нэмэгдсэн болохоор Нагён тухайн үед үнэхээр хэцүү байснаас гадна гингүүн зөвхөн хүүхдүүдтэй санаа тавьж Нагёныг юм хэлэхээр чамаас болоод би болон хүүхдүүдийн хоорондох харилцаа тасрал яах юм бэ гэх мэтээр хамгаалт юм байна. Гингүүнээс яагаад ингэдэг талаар нь асуухад хүүхдүүд ирээд удаагүй өөрөө ч хүлээж авахд хэцүү маш их стресстэй болохоор их нэртэй хэлж болохгүй үг их хэлсэн бололтой гэхэд хөтлөгч уурлаж ийм үг их нэртэй хэлж болохгүй наадах чинь зүгээр л шалтак гэдэг. Нагёныг өмнө нь хинч ингэж өмөрч өөрийнх нь талд орж байгаагүй. Байнга л гингүүн сайхан сэтгэлтэй болохоор чи сайн хандах хэрэгтэй гэдэг үг сонсдог байсан ч өнөөдөр өөрийгөө өмөрүүлэх үнэхээр сайхан байсан гин. Гингүүний хувьд зөвхөн 3 хүн л онцгой хамгийн бага хүүгээсээ илүү анхаарал тавьдаг. Бичлэг гарч том хүү өрөөндөө тоглоомоо хараал хэлж байхад гингүүн ороод маш зөөлөн өнгөөр яагаад хараал хэлээд байгаа юм бэ миний хөө? Гэрлийн унтраал та гэж хэлээд гарсан. Харин том өрөөнд ээжийнхээ хажууд хөвтөж байгаа хамгийн бага хүүгээ хараад уурлаж чи мэдрэмжгүй юм уу? Ээж чинь хувц зэвхээд хөвтөж байхад гэж хашгирдаг. Эхнэрийн бодлоор нөхрийн хоёр дахь асуудал бол 3 үдэл анхаарал тавьдаг. Гингүүн эхнэр өөрийгөө хүүгүүдэд сайн хандж байгаа гэж бодож байгаач тийм ч сайн ханддаггүй гэхэд хөтлөгч бичлэг зогсоож
Гингүүн үнэхээр тэгж бодож байгаа бол муухай наа. Эхнэр чинь 7 жилийн турш тэр их хичээл зүтгэлийг гаргасан байхад ингэж бодож байгаа бол танай гэр бүлийн асуудал үнэхээр ноцтой байна гэдэг. Нөхрийн асуудал ингээд дуусаагүй. Бичлэг гарч Нагион нөхрийнхөө утсыг шалгаж 1 сард 310 мянган вон, 12 сард олигтойч орлого олоогүй байна гэж үгэлдэг. Тэдний одоо амьдарч байгаа байрны түрээс овоорсон байгаа болохоор ойрын хугацаанд суллах хэрэгтэй байгаа. Цахилгааны төлбөрч бас овоорчээ. Гингүүн хуваараа юм идэгч ойрын үед ашиг олохгүй байгаа. Хүүхдүүд томрох тусам хоолны зардал нэмэгдэж сард 3-аас 4 сая вон зөвхөн хоолнд хэрэглэдэг. Тэгэхээр сарын 310 мянган воны орлоготой гэр бүл өөр тавихаас өөр аргагүй. Дээрээс нь эхнэрээ холтгол юм бол гар утасны тоглоом тоглодог. Тоглохгүй гэж бодсон мөртлөө өөрийн мэдлгүй тоглож тухайн үедээ юу ч бодохгүй сайхан байдаг болохоор тоглоомд зарцуулсан мөнгөө дэмий зүйлд үрсэн гэж огт боддгоо гинэ. 5-5 хүүхэдтэй тэрний 4 нь өөрийнх нь хүүхэд байхад. Ингээд эхнэрийн талын бичлэг дуусч нөхрийн талын бичлэг гарна. Тэд хамт ажиллаулдаг гоо сайхны дэлгүүрээ ажлын өдрүүдээр хамт, амралтын өдрүүдээр нөхөр ганцаараа ажиллаулт юм байна. Ажил авахгүй бол гингүүн хоол хүргэлтийн ажил хийдэг. Ингээд бичлэг гарч Нагион хүүхдүүд намайг үл тоож байгаа нь чиний буруу. Яагаад гэвэл тэд нар чиний хүүхдүүд болохоор гадны хүмүүсээс болоод би үхэх юм шиг байна гэхэд гингүүн битгий гадны хүмүүс гэж яриадэ. Бид нар нэг гэр бүл гэдэг. Эхнэрийн ихний асуудал байнга гэр бүлээ гадны хүмүүс гэж дууддаг. Энийг үзсэн хөтлөгч зөв хамт амьдарч байгаа гэр бүлээ гадны хүмүүс гэх нь буруу ч гэсэн охин болон хамгийн бага хүүд нь ганц ч зүсэн пицца өгөхгүй байгаа хүүхдүүдийг өөр юу гэж дуудах ёстой вэ гэд Нагионоос 7 жил амьдрахтаа анхнаасаа хүүхдүүдийг тэгж боддог байсан уу гэхэд үгүй гэж хариулдаг. Хөтлөгч миний мэдэрч байгаагаар Нагион хичээж явсаар байгаа сүүлдээ сэтгэл нь мохсон. Үнэхээр сайн ээж байх гэж бүх чадлаараа хичээсэн ч хүүхдүүд тэгж ханаад байвал би ч гэсэн гэр бүл биш гадны хүн гэж бодох юм шиг байна гэдэг. Үргэлжлүүлэн бичлэг гарч гингүүн хүүхэд болгон өөр гэж өмбөрөхөд Нагион хүүхэд болгон өөр гэдгийг нь мэдэж байна. Ядаж 3 хүүхдийн нэг нь ч болохоо хэвэн байх ёстой зү. Би хүүхэд асрагч эсвэл гэр орон цэвэрлдэг үйлчлэгч юм уу? Үнэхээр хэцүү байна. Аль эсвэл асрамжийн газар руу явбал эмээ нь 3 хүүхдээ өсгөж болох л байсан. Тэр 3 өөртөөсөө өөр хэнийг ч анхаардаггүй гэхэд нөхөр яагаад гэр бүлээрээ хамт байд сайхан амьдрэ гэж бодохгүй байгаа юм бэ гэдэг. 다를 수도 있잖아. 그래 다를 수도 있어. 그럼 3명 중에 한 놈이라도 정상이어야지. 아유. 내가 보보가 아, 저거는 근데 뭐 지가 청소부해주는 가정부가. Эхнэрийн дараагийн асуудал бол гэр бүлээ таал болгож хуваадаг. Гэр бүлээрээ хоол идэхээр 2 дахь хүн 7 будаа аягалах уу гэхэд Нагион манай гэр бүлийн гишүүд хид хидгийг мэддэггүй мүү. Ээж, эгч, дүү 3 хасаад аягалчих гэдэг. Хүүхэд хоолоо идэхээр суух гэтэл тэр тал руу суугээд ялгаж суулгадаг. Ширээний нэг талд хүүгүүд, нөгөө талд Нагион баг хүү охинтойгоо. Ер нь гадуур хоолсон ч ялгаж суулгах юм байна. Нагион бичлэгээ үзээд өөрийгөө ийм үйлдэл хийж байгааг огт мэдээгүй гэж хэлдэг. Тэгээд хоол идэж байхдаа зөвхөн охин болон баг хүүтэйгээ л ярилцсан. Гингүүний хэлснээр хүүгүүд нилээн дотгошоо болохоор хаяа хитрхий 3 бинэ боддог. Тэрнээс болоод нилээн уурлаж загнажээ суудаатай ч иймэрхүү зүйлсийг эхнэр маань байнга надаар хэлүүлэхийг хүсдэгэ. Уг нь хамт өсөж байгаа юм чинь хаяа ч гэсэн уурлаж хэлэх үгээ өөрөө хэлээсэй гэж боддог гин. Харин Нагион байнга сайхан харьцах гэж хичээж хөвгүүд дуурахгүй байхаар өрөөнөөс гарч ирээд хараал уншиж муухай үнэр гарлаа. Оймсоо энд тайлцсан байна. Хараал хэлмээр санагдчихлаа гэх мэтээр ярьдаг. Нагион өөрийнхөө бичлэгийг үзээд би бүр ийм үг хүртэл хэлсэн юм уу гэж гайхна. 배고프지? 아, 아재 굿모닝. 이거 뭐야? 빨아야 되는 거야? 아니. 아니가 아닌 것 같은데. 아, 진짜 짜증나. 방에 이상한 냄새나. 이런데 양말 꽂아두지 말라고. 아이씨. 그러니까 참은 게 많네. 진짜 씨. 나도 욕하고 싶다. Ер нь өөрийгөө ямар хүн гэдгийг мэдхийг хүсвэл хэдэн хоног бичлэгээ хийчмээр юм байна. Хэдий хөвгүүд өөр өрөөнд байгаа ч гэсэн нэг гэрт амьдарч байгаа юм чинь сонсох боломжтойгоос гадна бидний урд сайхан ажиллаад гараад явахаараа ингэдэм байна гэж бодохч боломжтой. Ингээд болоогүй охин хамгийн бага хүү нөхөр 3 хөвгүүдийг байнга муулдаг. Мэдээж өрөөнийх нь үүдэнд муулж байгаа болохоор сонсох нь ойлгомжтой. Ингэж ярихын оронд шууд очиод та 3 айтайхан бай өрөөгөө цэвэрэл бос гэд хэлчихнэ зү. Тэгснээ ярилцлага өгөхдөө хөвгүүд байхгүй болчоосоо эмээ нөсгөөсөө заримдаа үзий хадаад галзуурах шахдаг. 7 жилийн турш хичээж сайн ээжийн дүр гаргасаар агаад залхаж гинэ гэж ярьсан. Тэгвэл 3 хүү ээжигээ гадны хүн гэж боддсон болов.
Ингээд нэвтрүүлгийн баг хоёр үгээс ээж нь ямар хүн бэ гэж асуухад нэг нь сайхан сэтгэлтэй, нөгөөх нь ийхдэг хүн гэж хариулдаг. Харин том хүн талархмаар хүн, биднийг өсгөж хийхийг хүссэн, авахыг хүссэн зүйлийг маань авч өгдөг болохоор маш их баярлдаг. Одоо хийж өгч байгаагаас нь илүү хийж чадах зүйл байхгүй гэж боддгоо. Жохон байхад дугуй авч өгөхт нь илүү гоёыг авч өгөөгүй гэж ууралж ийсэнд уучлаарай гэдэг бөгөөд хоёр баг хүүгээс аав ээж хоёроо хинтээ нь илүү дотн талаар нь асуухад ааваас илүү ээжтэй дотно гэж хариулдаг. Яагаад гэхэд ээжтэй ярихаар илүү дотн санагддаг. Ээжийг ихчтэй ярихаар юу ярьж байгаа юм бол гэж боддог. Бас ихчтэйгээ илүү дотн болмоор байгаа хэлсэн. Харин том үгийн хувьд багадаа ихчтэйгээ дотн зүгээр харилцаатай байсан ч том болоод өөр болчихсон. Ихчтэй хамт хийдэг юмтай болж хамт тоглоомч болохоо тогломоор байна гэдэг. 엄마한테 못된 짓을 많이 해서 좀 그때 마음이 안 좋아요. 옛날에 그 자전거를 사줬는데 충분히 사줬는데 화내가지고 좀 죄송해요. Гингүн ихнэрээ энэ гэр бүлийг бүтээсэн хүн гэж боддог болохоор алдахыг хүсэхгүй байгаагаа хэлсэн. Харин Нагион хүүгүүдийг ийм зүйл бодож явдгийг огт мэдээгүй. Бичлэг үзээд өөрийнхөө үйлдэлүүдэд харамссан гинэ. Ингээд дуусаагүй дахиад бичлэг гарч Нагион гинэт охиноороо үсээ ороолгож өөрийгөө бэлдээд найзуудтайгаа уулзгаар харсан. Нагион нэг гарахаараа яаж гарахыг үзүүлж өгдөг гинэ. Тэгээ найзуудтайгаа уулзаад удаан уулзаагүй болохоор гэртээ харихгүйгээд ариг захиалж 10 минутын дотор нэг шил сөөжөг цааш нь харуулдаг. Гэтэл Нагион умаа болон Бамбай булчирхан хор тавтартай арих ууж болохгүй мөртлөө 7 хоногт 6-аас 7 шилийг дор хаяж уудаг. Эхнэрийн дараагийн асуудал архин дуртай. Ингээд найзуудтайгаа уулзаж уужгаад одоо 2 дугаар үе рүүгээ явцгааягээд клаб ордог. Солонгост Ильис самчаа гэж байдаг штэ. Тэрийгээ заавал гүйцээж шоудд юм байна. Эхлээд нэг газар орж арих уугаад дараа нь клаб юм уу караоке орж бүжиглэнгээ уугаад дараа нь нэгнийхээ гэрт очиж уудаг. Гэтэл Нагионыг клабд бүжиглж байгаа хооронд хамгийн бага хүн 40 гараад сүртэл халуурч Гингүн Нагион руу залгасан ч тэгж бүжиглж байгаа хүн яаж сонсох вэ? Ингээд бага хүүгээ охинтойгоо дагуулад эмнэлэг явна. Энэ үед Нагионы ширээн дээр зөөгч ирээд өөр ширээ рүү танилцуулахаар авч явдаг. Хөтлөгч энийг үзээд арих ууж клаб орохыг чинь харж үзэж болох ч гэсэн эрэгтэй хүнтэй танилцах чинь байж болох зүйл үү? Нөхөр ингэснийг нь мэдсэн үү гэж асуухад үгүй гэж хариулдаг. Бичлэг гарч Гингүн хүүхдээ эмнэлэгт үзүүлж халуун буусны дараа гэртээ ирээд эхнэрлүүгээ залгахтал арай гэж уцаа аваад клаб дайнаа дахиад нэг цаг бүжиглж чад очиж болох уу гэв. Гингүн ийш тийшээ явхаар бол хэлээрэй гэсэн бидтэй өөрөө мэд гэхэд Нагион эннээс өөр юм хэлж чадахгүй байноу гэж уурладаг. Энийг үтсэн хөтлөгч сая эхнэр чи яагаад уурсан гэдгийг мэдхүү. Дахиад клабд байх гэж тэгж байгаамаа. Хизээж орсон уурлах болохоор хэрэлдээд оройтож орё гэж бодож байгаа гэдэг. Ингээд нөхрийн талын бичлэг дууслаа. Ярилцлагын үеэр Гингүнээс эхнэр чинь бааранд хүнтэй танилцахыг харах ямар байсан талаар нь асуухад Солонгост энийг хууралт гэж үздэгч миний хувьд эхнэрээ намайг хуурах хүн биш гэдгийг мэддэг болохоор төр зургийн л юм гэж бодож байгаа гэдэг. Хосууд өрөөндөө ирээд Гингүн би хөвгүүдэд үг хэлэхдээ тийм зөөлөн харагддаг юм уу гэхэд Нагион тиймээ бичлэгэн дээрээс гарч байгаагаас илүү зөөлөн байдаг болохоор би бухимдаад байд юм а гэхэд Гингүн миний ууралахгүй өнгөрөөсөн цухцсан зүйлүүд их байгаа болохоор би миний буруу гэж мэдэрч байна. Би л хүүхдүүдийг ийм болгосон гэхэд Нагион таны буруу хийсэн зүйл гэж байхгүй. Угаасаа ихчтэй хоёр салцсан. Харин энэ нөхцөл байдалд би танд өрөвдөлтөй харагдахгүй байна уу гэж уурладаг. Гингүн байнга хөвгүүд ээжгүй болохоор өрөвдөлтөй байна гэд 3 үдэл анхаарал хандуулад байдаг болохоор сүүлдээ би ч бас охин хүү хоёроо өөрийн мэдлгүй илүү анхаарад байдаг байхаа гэд маргаашуулж зөвлөгөөний цаг боллоо. Нагион төрүүлж зөвлөгөө авахар ирээд хүүхэд өсгөх хэцүү байсан болохоор нэвтрүүлэгт бүртгүүлсэн тухайгаа хэлдэг. Сэтгэл зүйч яг юунд хэцүү байгааг асуухад магадгүй өсвөр насндаа байгаа болохоор ч тэрөө намайг юм хэлэхээр сонсохгүй, хариулахгүй үл тоогоод байгаа юм шиг санагддаг. Гэхдээ бүгд биш, 3 нь гэхэд сэтгэл зүйч та тэр 3 хүүхдийг өсгмөөргүй байна уу гэхэд 50-50% байна гэдэг. Сэтгэл зүйч тэгвэл энд хүүхдүүдээс болоод салах бодолтой нэвтрүүлэгт бүртгүүлсэн үү гэж асуугаад тийм гэж хариулахыг нь сонсоод тэгвэл зүгээр явж болно гэдэг. Яагад гэвэл 3 хүү ихчийгээ анхаарахгүй байна гэж салсан тохиолдол байхгүй. Мөн энэ хүүхдүүдийг та өсгсөн. Үгийг чинь сонсохгүй байгаа бол таны өсгсөн байдал энэ гэсэн үг. Хүүхдүүдийн асуудал гэж харах боломжгүй. Эдгээр яагаад ээжийнхээ үгийг сонсохгүй албаар намайг хэцүү байдалд оруулаад байгаа юм бол гэсэн бодол орж ирж байгаа. Тэгвэл хөвгүүдийн талаас ээж яагаад эгчдүү хоёрт илүү хандаад биднийг гадуурхаад байгаа юм бол гэж бодож байгаа гэхэд Нагион үгээ эсэргээрээ би охин баг хүү хоёроо загнаж цогтөгч хөвгүүдэд ээж нь ингээд хүү яамаар байна, юу болохгүй байна гэж ээлдэг харцдаг гэхэд сэтгэл зүйч миний харж байгаагаар хамгийн чухал мөчүүдэд тэгж харцдаггүй юм шиг харагдсан. Чухал мөчүүд гэж юу вэ гэхээр хоол идэхдээ суудлыг нь зааж өөр газар суулгадаг.
Энэ бол ялгах. 엄마 딸 많이 먹어요. 아, 그거 말고 이거 먹어. 아니지, 이걸 못 구워서 봐라. 다 타서 못 먹. Зүгээр харахад бүгдийг нь адилхан харилж байгаа юм шиг харагдаж байгаач хүүхдүүдийн нүдэнд чухал мөчүүдэд төрсөн хүүхдүүдээ хажуудаас суулгаж өөрсдийг нь ялгаж байгаа юм шиг харагдахаас гадна ээж биднэрт дургу. Ээж биднийг үзий ядаж ялгадаг. Биднэрт ийдэг хандж байгаа юм шиг царайлаад өрөөнөөс гарахаараа шал өөр болдог гэж бодох тал руугаа явж мөн ээж нэг өдөр биднийг хаях бах. Хэрвээ тийм юм бол аав биднэртэй үлдэх болов гэж бодно. Ягаад гэвэл аав ээж хоёрынх нь харилцаа маш сайн. Мөн хөвгүүд гадагшаа гардггүй гэртээ утас ухаас өөр зүйл хийдэггүй. Шалтгаан нь гэрлүүгээ буцаж орж ирж чадахгүй байх үе гэхээс айдаг. Яагад гэвэл энэ гэрийн хамгийн хүчтэй хүн хөвгүүдийг ялгадаг. Ээж яв гिचгэл юм бол биднэрт очих газар байхгүй учраас асрамжаан газар очино гэж боддог. Тэд бол арал дээр үзэн ядуулж амьдарч байгаа хүүхдүүд. Тийм болохоор бие бинийгээ өрөвдөж бие биендээ л анхаарал тавьдаг. Энэ гэр бүлийн гишүүд бүгдээрээ таны харцаар байдаг. Нөхөр хүүхдүүд бүгд гэж хэлээд дараа нь гингүүн орж ирлээ. Сэтгэл зүйч та эхнэрийнхээ харцаар амьдарч одоо хүртэл төвчж байгаа ч харагдаж байна. Таныг юу тийм хэцүү байдалд оруулж ийн гэхэд хамгийн түрүүнд гэр бүл маань байхгүй болчихгүй гэж санаа зовхоос гадна ирээдүй огт харагддаггүй болохоор гэдэг. Сэтгэл зүйч таны тестний хариуг харахад сэтгэл түгшүүр болон сэтгэл гутрал хоёр хамгийн өндөр гарсан байна. Тэгэхээр танай гэр бүл тэр чигтээ хүүхдүүдийн ээж нас орсноос олж сэтгэлээр унсан. Хүүхдүүд нь бага наснаас үхлээс олж шаналж байгаа болохоор эсвэл эхнэр нь 2 дахь удаага амиа орлохгүй. Тэрнээс болоод гэр бүл нь салчихгүй. Эсвэл эхнэр маань салчихгүй гэсэн санаа зовнил маш их байх шүү байна. Танай гэр бүл тэр чигтээ санаа зовнил өндөртэй бүх зүйлээ алдаад төвчж байгаа айл гэж хэлж болно. Гэхдээ таны гаднаас нь харахад юу ч болоогүй юм шиг харагддаг. Та зүгээр үү гэхэд гингүүн хэрвээ би дотроо болж байгаа зүйлүүдийг нээвэл гэр бүлийнхэн маань сэтгэлээр унах байх гэж боддог. Эхнэрт маань хэцүү байхад надад бас хэцүү байна гэвэл хоёулаа унах юм шиг санагддаг болохоор сэтгэлээ нээдгүй гэхэд 내색을 하면 무너질까 봐. 그러니까 와이프도 힘든데 저도 힘들어하면 같이 무너질까 봐. 좀 많이 좀 내색 안 하려고 하는 편입니다. би таныг үнэхээр гайхалтай хүн гэж бодож байна. Та гэр бүлээ хамгаалахын тулд эхнэрийнхээ хийдэг дургүй үйлдэлүүдийг төвчж дотроо хадгалдаг гэдгийг чинь мэднэ. Гэхдээ та зөвхөн өнөөдөр биш насаараа ингэж төвчж амьдарсан. Өөрөө ч мөрөөдөл юу вэ гэхэд бодож үзээгүй юм шиг байна гэж хариулдаг. Сэтгэл зүйч таны сэтгэл зүйн тестний хариуг харахад өөрийн гэсэн амьдралгүй харагдсан гэхэд гингүүн намайг сурагч байхад аав ээж маань байнга хэрэлдэж өдөр болгон айцтай байдаг байсан. Тэгээд том болохоор заавал халуун дулаан сайхан гэр бүлтэй болно гэж өөртөө амласан. Энэ магадгүй миний мөрөөдөл хаа гэдэг. Сэтгэл зүйч хэрвээ та эхнэрээсээ салвал хуучин эхнэр чинь болсон зүйл дахиад болно гэж боддгоо гэхэд тэгэх боломжтой гэж боддог болохоор айж хэцүү байдаг гэд Нагён өрөөнд орж ирнэ. Сэтгэл зүйч нөхөр чинь тантай сайн ярилцдаггүй, хүүхдүүдээ идэвхтэй хүмүүжүүлдэггүй. Гэхдээ энэ эрхтэй амьдрахын тулд бүх хүчээ дайчилж байгаа. Таны сэтгэл зүйн тестийг харахад бүгд хэвийн хэмжээнээс дээгүүр гарсан. Тантай ингээд уулзахаар үнэхээр хэвийн хүн шиг харагдаж байгаач энэ юу болоод байгаа юм бэ гэхэд Нагён би өөр хүмүүстэй уулзахдаа юу ч болоогүй юм шиг инээж аль болох зүгээр байгаа юм шиг харагдахыг хичээж маск зүүдэг гэхэд сэтгэл зүйч хүүхэд өсгөх хэцүү, бараг галзуурах шахдаг. Энэ хүүхдүүдийг өсгөхгүй байж болох байсан гэж боддог баг. Гэхдээ та энэ гэр бүлд маш том үүрэг гүйцэтгэж байгаа. Энэ айлын хатан хаан ч гэсэн удирдлагч нь тийм ч сайн биш байна. Яагад гэвэл та хүүхдүүдийг сайн уншиж чаддаггүй. Хүүхдүүдийн зурсан гэр бүлийн зургийг харуул ойлгоно. Том охиноор гэр бүлийн зураг зурвалахад аавынхаа талд хөвгүүдийг зураад ээжийнхээ талд өөрийгөө дүүтэйгээ зурсан. Тэгэхээр охин чинь хин нь хиний тал вэ гэдгийг мэдж ийна гэсэн үг. Энэ хүүхдүүд огт хойлолтоог байгаа. Дараа нь гэр бүлийн гишүүдийн царайны урилыг харуул аав болон хөвгүүд инээгээгүй харин ээжийн талын хүмүүс инээсэн байгааг харуул энэ дөрвөн хүнээс бид нар өөр хүмүүс гэж боддог нь харагдаж байна. Уг нь охин чинь 3 үедээ ингийн харилцаатай байсан ч хизэнээс ч юм надад хамгийн бага дүүгээс маань өөр дүү байхгүй гэсэн бодолтой болсон. Энэ охинд 3 эрэгтэй дүүгээ үзэн ядах ямар ч шалтгаан байхгүйсэн ч хин нэгэн охинд тэднээс олж галзуурах нь тэд нар болохгүй байх гэж ярьсан гэж хэлээд 4 дэх хүүгийн зургийг харуулж өөртөө нь хамгийн адилхан инээж байгаа хүнийг ол гэхэд Нагён байдаг. Сэтгэл зүйч хамгийн дотн байхыг хүссэн нь та гэсэн үг гэж хэлээд 2 дахь хүүгийн зургийг харуулж жижигхэн тайлбарлахад хэцүү зураг байгаач ойлгож олно. 2 дахь хүү өөрийгөө эгч болон ээж хоёроо дунд зурсан байна. Тэгэхээр энэ хүү ээж болон эгчтэйгээ адилхан болохыг хүсэж байна гэсэн үг. Ээж нь эгч рүү нь хардаг шиг өөрлөгөө ч бас дулаахан харцаар харуулахыг, ээжийн хүү болохыг, нэг гэр бүл болохыг хүсэж байгаа. Энэ зургийг танд үзүүлсэн нь шалтгаантай.
Та үнэхээр сайхан сэтгэлтэй болохоор хүүхдүүдийг энэ хүртэл авчирсанд баярлалаа. Хэцүү тухгүй байсан ч ээжийнх нь оронд ээж нь нойж өгсөнд баярлалаа. Гэхдээ дахиад жоохон сайн ээж болоосэй гэж хүсэж байна. Юу гэсэн үг вэ гэхээр арай тухтай байх хэрэгтэй. Хүүхдүүдэд дүрм гаргаж гэрээ ажлыг хүүхдүүдтэй хуваалцах. Ингийн тулд 2 дахь үгээрээ дамжуулж дүүнрийг нь удирдуул. Хэлсэн зүйлийг чинь хийчих юм бол сайн байна, болж гин гэж магт. Үлдсэн хүүхдүүд ахыгаа дагаад өөрсдөө мэдээд хийдэг болчихно гэд хосуудыг хамттан оруулж зөвлөгөө өгдөг. Энэ хүүхдүүд дахиад хин нэг алдчихгүй гэж байнга санаан зовдөг. Тийм болохоор та хоёр хөвгчлөлтэй сайхан зүйл ярьж хүүхдүүдтэй аюулгүй байдлыг мэдрүүлэх нь хамгийн чухал гэд Нагионд та дандаа нөхрийнхөө хүүхдүүдийг гадны хүн өөр хүний хүүхэд гэж ярьдаг. Тэгвэл нөхөр чинь таны охиныг тэгжээс удаа байгаа юу гэхэд үгүй гэж хариулна. Сэтгэл зүйч тэгвэл таач бас тэхээ болох хэрэгтэй. Тэрийг хүүхдүүд бүгд сонсож болохоор хаягдчихъя гэж айдаг. Одооноос эхлээд миний, бидний гэдэг үгнүүдийг ашиглаарай. Миний охин, миний хүү, бидний хүү гэх мэтэр та хоёр үнэхээр гайхалтай хүмүүс учраас 5 хүүхдээ амийг аварч байна. Хүүхдүүд том болохоор илүү сайн хүмүүс болно гэдэгт итгэлтэй байна гэд зөвлөгөө дуслаа. Тэгвэл Нагион цаашдаа өөрчлөгдөж тэдний гэр бүл илүү удаан аз жаргалтай амьдарч чадах болов. Юу гэж бодож байгаагаа комент хэсэгт бичээрэй. Таалагдсан бол суугтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Миний инстаграмыг дагахаа мартаваа. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.